Сайн байцгаана уу сурагч охчуудаа. Та бүхэнтэй оюуны чадварын IQ төвөөс Содхон, Тодхон 2 мэдчилж байна. Өнөөдөр бид 4-р ангийн оюуны хөгжил сурах бичгийн 55-аас 60-р хуудсууд дахь дүгнэлт хийх сэдвт хичээлийг та нартай хамт хичээллэх болно. Энэ хичээл логик сэтгэлгээ бүлгийн төгсгөлийн хичээл учраас анхаарал идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэ хичээлээр өгөгдсөн мэдээлэл нөхцлүүдэд тулгуурлан дүгнэлт гаргах, эсвэл дүгнэлтийн зөв бурууг үнэлэх дасгалуудыг ажиллаж, хүснэгтийн арга ашиглан логикийн бодлогуудыг шийдэх чадварыг хөгжүүлнэ. Хүүхдүүдээ логик сэтгэлгээ бүлгийн өмнөх хичээлүүд даалгавраа хийсэн үү? Хичээл даалгавраа цаг тухайд хийж хэвших нь амжилттай суралцахын нэг үндэс юм шүү. Ингээд зарим дасгалуудыг хамтдаа ажиллацгаая. Тавдугаар хуудас дасгал 1. Өгөгдсөн нөхцөлд тулгуурлан дүгнэлтүүдийг үнэл. 2-р даалгавар. Бүх нугас сэлж чадна. Зарим нугас амьтны хүрээлэнд амьдардаг. Тэгэхээр амьтны хүрээлэнд амьдардаг нугаснууд сэлж чадна. Энэ дасгал өгөгдсөн хоёр нөхцөл болон тэдгээртэй холбоотой дүгнэлтийг үнэлэх силлогизмын даалгавар байна. Силлогизм нь өгөгдсөн хоёр нөхцлөөс эргцүүлэн бодох замаар логик дүгнэлт гаргах нэг хэлбэр юм. Бид өгөгдсөн хоёр нөхцлийг үнэн гэж үзээд налуугаар бичсэн дүгнэлтийг үнэн худал эсхийг үнэлэх ёстой. Өгөгдсөн хоёр нөхцлийг анхааралтай уншъя. 1-р бүх нугас сэлж чадна гэжээ. Үүнийг үнэн гэж үзэх ёстой. 2-р зарим нугас амьтны хүрээлэнд амьдардаг гэсэн бөгөөд үүнийг ч мөн үнэн гэж үзнэ. Одоо дүгнэлтийг сонирхъя. Тэгэхээр амьтны хүрээлэнд амьдардаг нугаснууд сэлж чадна. Энэ дүгнэлт өгөгдсөн хоёр нөхцөлтэй тохирч байгаа. Зөрчилдөхгүй байгаа учраас үнэн байх нэ. Хүүхдүүдээ 55-р хуудас дахь дасгал 1-ийн бусад даалгаврууд болон дасгал 2-ыг үүнтэй ижлэр гүйцэтгээрэй. 57-р хуудас дасгал 1. Заяа, азаа, бэлгүүн, галаа дөрөв ангийн дарга шалгаруулахад өөр хүнд буюу молор, мөнгөн, төвшин, ануучин гэсэн сурагчдад саналаа өгчээ. Доорх мэдээллүүдийг уншаад хэн хэнд санал өгснийг олоорой. 1-р төвшөнд санал өгсөн хүү галаагаас өндөр. 2-р мөнгөнд санал өгсөн хүүхэд азаа ба молорт санал өгсөн хоёр хүүхдээс өндөр. 3-р нь заяа мөнгөнд санал өгөөгүй. Энэ дасгалтай холбоотойгоор 56-р хуудас дахь дидүкц болон хүснэгтийн аргыг тайлбарласан жишээ бодлого 1-2-ыг анхааралтай уншаарай. Одоо бүгдээрээ хүснэгтийн арга ашиглан энэ дасгалыг шийдэе. Дасгалд 4 сурагч ангийн дарга шалгаруулахад мөн 4 өөр сурагчид санал өгсөн гэжээ. Тэгэхээр бид 4 мөр 4 багантай хүснэгт байгуулъя. Мөрүүдийн эхэнд
заяа, азаа, бэлгүүн, галаа гэсэн 4 сурагчийн нэрийг харин багнуудын эхэнд ангийн дарга болохоор өрсөлдөж байгаа 4 сурагч болох молор, мөнгөн, төвшин, ануужин нарын нэрийг бичье. Одоо өгөгдсөн мэдээлэлд тулгуурлан хүснэгтийг бөглөе. 1-р мэдээллээс төвшөнд эрэгтэй хүүхэд санал өгсөн. Мөн тэр хүү галаагаас өндөр гэж мэдэгдэж байна. Тэгэхээр төвшөнд бэлгүүн саналаа өгчээ. Иймд заяа, азаа, галаа нар төвшөнд санал өгөөгүй учраас харгалзах нүднүүдэд хасах тэмдэг тавина. 2-р мэдээлэлд мөнгөнд санал өгсөн хүүхэд азаа ба молорт санал өгсөн хүүхэд хоёроос өндөр гэжээ. Эндээс азаа мөнгөнд бас молорт саналаа өгөөгүй гэдэг нь илэрхий байна. Тэгэхээр азаа ануучинд саналаа өгчээ. 3-р мэдээлэлд заяа мөнгөнд санал өгөөгүй гэдгээс тэр молорт саналаа өгсөн байж таархна. Иймд галаа мөнгөнд саналаа өгсөн гэж олдож байна. Тун сонирхолтой дасгал байна шүү. Одоо дараагийн дасгал руу шилжье. 59-р хуудас дасгал 5. Дараах мэдээллүүдийг уншаад дүгнэлт гаргаарай. Ямар нотлохоон дээр үндэслэн гаргаснаа бичээрэй. 2-р даалгавар. Буян нэмэх эгчтэйгээ нуугдаж тоглож байлаа. Буян нэмхийн инээхийг сонсоод эгч нь түүнийг ханы шүүгэнд байна гэж бодов. Өгөгдсөн мэдээллээс буян нэмэх ханы шүүгэнд байгаа. Түүний инээхийг эгч нь сонссон гэж ойлгогдож байна. Иймд буян нэмэх ханы шүүгэнд байгаа гэсэн дүгнэлтийг эгч нь түүнийг инээхийг сонссон гэдэг нотлохоон дээр үндэслэн хийж болох нэ. Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр ажилласан дасгалуудаас лавлах зүйл байгаа бол бичлэгээ дахин үзэж гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. 55-аас 60 дугаар хуудасууд дахь бусад даалгавруудыг бие даан гүйцэтгээрэй. Ингэхдээ видео хичээлээ үзэж мөн сурах бичиг дээрх холбогдох жишээ бодлогуудыг уншвал ойлгомжтой хялбар болно шүү. Сурагч багчуудаа хөл хорионы энэ цаг үед зүй зохистой хэмнэлттэй хэрэглээг дадал болгож ус, цахилгаан эрчим хүчээ хэмнэцгээе. Түүнчлэн усаа хаах, цахилгаан хэрэгслүүдэд шалган унтрааж байх нь болцсошгүй эрсдлээс сэргийлдэг юм шүү. Та бүхэнд амжилт хүсье. Баяртай.